Алхам бүртээ чанарыг эрхэмлэгч AppovZ компани Innovtalent инновацлог ур чадварын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь Бахархалт Монгол доктортой хөгжлийн стратегийн хүчирхэгдсэн хамт олон зорилтын хүрээнд хэрэгжсэн юм. Оюутан залууст мэрэгжлийн дадлага бодит орчинд хийх, ихтэй сургуулиас ажлын байр руу шилжих шилжилтийг илүү хялбар болгох, хувь хүний болон мэрэгжлийн ур чадвараа хөгжүүлж инновацлог төсөл санаачлан хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм. AppovZ компанийн хувьд бидний үнэт зүйл бол бидний бас одоо анхаарч хандуулж явдаг зүйлүүд маань нэг бол инновацлог байх. Тэгэхээр залуучуудыг бид нэр инновацлог байхыг уриалан Innovtalent хөтөлбөрийг бол зохион байгуулсан. Тэгэхээр эдгээр залуучуудтай хамтран бид бүхэн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын ирч хүч одоо санал санаачлалуудыг бас бодит амьдралд болгох зорилгоор энэхүү 100 одоо оюутнуудад тэтгэл хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрөөр даангаас сэтгэлэг бус залуучуудыг манд урам зориг өгсөн, хамтын ажиллагаанд дэмжсэн, илүү нэтворкинг хийх боломжуудыг бол олгосон гэж харж байна. Тэгэхээр бид бүхэн илүү цаашдаа оюутнууд чиглэсэн маш олон төсвөр хөтөлбөрүүдийг одоо санааг бол бид үүнээс олсон, илүү хэрэгжүүлнэ гэж харж байгаа. Тэгэхээр эдгээр оюутнууд маань ч гэсэн бодит байгууллагын одоо ажлын туршлага, салбарын онцлогыг бас ойлгосон байхаа гэж хэлдэг байна. За нөгөөтэйгээр бид нар доктортой хөгжлийн зорилтуудыг бид нар Бахархалт Монгол нэрийн дор стратегийг бол батлуулсан байгаа. 5 хантай гэрийг авч үзсэн. Үүн дотроо бол бид нар одоо хүчирхэгдсэн хамт олон гэдэг тулгуур багныг бол одоо стратегийн гол хэсэг болоод авч явж байгаа. За үүний нэг хэсэг маань бид нар илүү даангац ажилтнууднаас бус оюутан залуучуудыг бол бид нар өөрийн үйл ажиллагааны доктортой байдлын стратегийн нэг хэсэг болгож явж байгаа. Энэ хүрээнд Innovtalent хөтөлбөрийг анхлан санаачлалаа. Тэгэхээр бид цааш үүгээр дамжих маш олон хөтөлбөрүүдийг бол хийхээр зорио ажиллаж байна. Оюутан залуучдыг харж байхад бол маш их хүсэл мөрөөдөлтэй, ур чадвартай, шижгээсэн сайхан залуучууд байгааг бол харахад бол бахархалтай байлаа. Тэгэхээр та бүхэнд маш их баяр хүргэе. Ирээдүйд нь ч маш их гэрэлтэй байгааг итгэлтэйгээр хэлмээр байна. Тэгээд бид бүхэн цааш хамтран ажиллах маш том боломжууд нээлттэй байгаа гэдэг бидний зүгээс итгэлтэй байна. Амжилт хүсье. Апpo компаниас зохион байгуулж буй Innovtalent инновацлог ур чадварын тэтгэлэг хөтөлбөрийн хүрээнд бид 2025 оны 2 сараас эхлэн 100 оюутныг сонгон шалгаруулж 2 сая төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна Appo Academy болон Nova LMS сургалтын платформудад хувь хүний болон мэрэгжлийн ур чадрын сургалтуудыг орсон мөн ажлын бодит орчинд мэрэгжлийн дадлага хийх боломжийг олгож инновацлог төсөл санаачлан хэрэгжүүлэх тэмцээний зохион байгууллаа. Innovtalent инновацлог ур чадрын тэтгэлэг хөтөлбөрийн хүрээнд оролцогч оюутнуудтайгаа цуг Appo компани үйлдвэрээр аялах гэж байна. За хэдүүлээ хамтдаа орцгоё. оны 2 дугаар сараас хойш 100 оюутныг сонгон шалгаруулан дараах үр дүнтэйгээр хөтөлбөрөөр хэрэгжүүллээ. Үүнд Appo Academy сургалтуудад хамрагдаж, Nova LMS цахим сургалтын платформын эрхээр биедан суралцаж, Appo компанид мэрэгжлийн дадлага хийж, 2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авч, инновацлог төслийн тэмцээнд оролцсон. Тэтгэлэгт хамрагдсан 2 болон 3 дугаар дамжааны 100 оюутнаас шалгарч 2 шатыг даван шилдэг 3 багийн төсөл тунан үлдсэн юм. Нийгмийн хөгжил дэвшилд инновацлог шийдэл, өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй тэдний аялал үргэлжилсээр. AppovZ компаниас хэрэгжүүлж байгаа Innovtalent гэдэг тэтгэлэгт хөтөлбөрт нийт 100 гаруй чадварлаг оюутнуудаас шалгарч үлдсэн энд хүрэлцээрсэн та бүхэндээ дахин баяр хүргэе. Бид бүхний инженер сэтгхүүтэй ирээдүйн боловсон хүчинг бий болгох аялал маань явсаар өнөөдрийн хүү 3 дугаар шатандаа ирсэн. За ингээд өнөөдөр шийдвэрлэх шатаа бүгдээрээ хамтдаа эхлүүлцгээе. Ингээд шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулъя.
Фондиа компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Цэлмэг. Шунхлын холдинг компани хүний нөөц эрхэлсэн захирал Бэлгүүн. Апо офцет компанийн маркетингийн захирал Отхон Бэлгэнаар хүрэлцэн ирсэн байна. За ингээд өнөөдөр бид зорьсон зорилгодоо хүрэхэд ганцхан алхам үлдсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өнөөдөр бид шилдэг нэг багийн төслийг шалгаруулж Апо офцет компани бэлтгэсэн 10 сая төгрөгийн төслийн санхүүжилтийн эзнийг тодруулна. За ингээд та бүхнийг бэлэн гэдэгт итгэлтэй байна. 3 багтаа амжилт хүсье. 3 дахь шатаа хамтдаа эхлүүлцгээе. За манай баг болохоор одоо хүнсний ногоо тариалахыг хүсэж байгаа хүмүүст одоо зөвлөгөө өгөөд хөтөж болох. За тэгээ дээрээс нь хүнсний ногоогоо тариалсныхаа дараа мэрэгжлийн тариалан чолчоод ингээд зах зээлд нийлүүлэхийг хүсэж байгаа дотоодын бүтээгдэхүүний одоо борлуулалтыг өсгөх зорилтын ийм аппликейшнийг хөгжүүлж байгаа. За сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. Монгоид төслийн баг байна. За эхлэхээ өмнө та бүхнээс нэг асуулт асууя. Та бүхэн өмнө нь гэртээ гэрийн нөхцөлд жимээс эсвэл хүнсний ногоо тарья гэж бодож ийсэн үү, тэгж оролдож ийсэн үү? Яг энэ асуултыг манай багийн гишүүн биднээс асуугаад за тэгээд хоорондоо яг ярилцаад үзсэн чинь манай баг анх 10 гишүүнтэй байснаас яг 6 нь гэртээ гүзээлзгэн нарийн ногоо тарих гэж үзээд бүгдээрээ бүтлгүүцсэн байсан. За яагаад бүтлгүүцсэн бэ гэдгсэн чинь өөртөө хэрэгтэй тэр ногооны үрийг дээрээс нь бордог, за тэгээд тоног төхөөрөмж багц зэргийг хаанаас яг авахаа мэдэхгүй байсан. За тэгээ дээрээс нь одоо мэрэгжлийн хүнээс заавар зөвлөгөө гэх мэтийг авч чадахгүй. Дээрээс нь одоо нөгөө яг ямар арчилгаа шаардлагатай гэдгийг бас мэдэхгүй байсан улмаас ер нь бүгдээрээ бүтлгүүцсэн байсан. Яг энэ асуудлыг хэдүүлээ яаж шийдэх вэ гэд бид бүхэн багаараа ярилцж агаад ерөөсөө хүн болгон хэрэглэхэд тохиромжтой хялбар байх аппликейшн хийцгээе гэж шийдсэн. За манай аппликейшн болохоор дотроо одоо хиймэл оюун ухаанд суурилсан хөрсний шинжилгээг гар утсаараа хийх боломжтой. За мөн хүнсний ногооныхоо ургах процессыг хянжээдэг. Одоо жишээлбэл би улаан лайлт тарьдаг байх юм бол 2 цагийн дараа услаарай. За тэд хоногийн дараа тийм болно шүү гэдээ надад чиглүүлэг өгдөг. Одоо мэрэгжлийн хүмүүсийн оруулсан видео хичээлүүдийг үзэж туршлага судлах боломжтой. Мөн та өөртөө сонирхол нэгтэй байгаа хүмүүстэй нэг community болоод тэр хүмүүсээс зөвлөгөө авах, туршлага судлах юм боломжтой. За тэгээд манай төсөл маань доктортой хөгжлийн эдгээр 3 зорилтыг өөртөө багтаасан байгаараа онцлогтой. За Монгол улсад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аппликейшн одоогийн байдлаар бол байхгүй байгаа. Израиль, Герман, Япон, Сингапур зэрэг улсууд Монголоос хэд дахин жижиг газар нутагтай ирнээсээ газар тариалангийн салбарт толгой зогч байна. Гэтэл монголчууд маань нэг цаасан дээр ütсэн гарын авлагтайгаа л ерөөсө зууралцаар байгаад байгаа. За үүнийг бид нөр өөрчилж чадах юм бол эдийн засгаа хөгжүүлэх, эдийн засгаар шинэ орлогын модель бий болгоод магадгүй шинэ зах зээлийг бий болгох боломжтой юм а гэдгийг бид харсан. За үүнийг хажуугаар бид нар Монгол улсын иргэдийнхаа эрүүл мэндэд хувь нэмэр оруулахад нь одоо туслах боломжтой бас маш үнцэнтэй төсөл юм аа гэж бид нар харж байгаа. За энэ төслийг хэрэгжүүлснээрээ тариаланчид маань өөрсдөө дотоодоо ногоогоо тарих боломжийг бий болгож байгаа. Тухайн одоо тариаланчийн ур чадвар туршлага нэмэгдэж байна. За мөн сонирхлоо орлого болох боломжийг нь бүрдүүлж өгч байгаа учраас тариаланчдын тоо хэмжээ нэмэгдэх боломжтой юм аа гэж харж байгаа. За нөгөө талаас агрономичд маань өөртөө байршил харгацахгүйгээр нэмэлт зөвлөгөө мэдээлэл хүргэж чадах юм бол бас нэмэлтээр орлого олох боломжийг бий болгож байгаа. За мөн байгууллагууд буюу тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд маань манайхаар дамжуулаад зар сурталчилгаагаа хийх боломжтой. Мөн юунуудаа бараа бүтээгдэхүүнүүдээ бас манайхаар дамжуулж e-commerce хэсэгтээ байгаа дамжуулж зарах боломжтой байгаа. За мөн нийгэмдээ бид нар бас хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, импортын бүтээгдэхүүнийг бууруулах гэх мэт аль талаар win-win төсөл байгаамаа. За нийт Монгол улсад 983,485 өрх байт юм байна л да. Эндээ ердөө 2% буюу 17,683 өргөдөл тариалан эрхэлдэг гэсэн судалгаа байсан. За эндээс бид нар энэ өрхүүдийг 2% нь л ерөөдөө зорилттой зах зээлээр сонгож аваад ерөөдөө 10,000 таталтад 3 жилийн хугацаанд хүрч чадах юм бол бид нар одоо 1 жилийн хугацаанд 40,000 төгрөгийн гишүүнчлэлийн эрхтэй үн дээрээ нэмэгдээд за байгууллагууд манайхаар дамжуулаад зар сурталчилгаа хийлгэж байгаа учраас сард 2 сая төгрөгийн зар сурталчилгааны хөлстэйгээр мөн зуурчлалын хөлсийг одоо агрономч болон тариаланч хоёрын хооронд нь холбож өгөөд үүнийхээ хувьд голоос нь нэг удаагийн одоо
зуучлалыг хүсийг 10,000 төгрөгөөр. За мөн dropshipping буюу манайд бол агуулга байхгүй учраас e-commerce гэрээ дамжуулж худалдан борлуулж өгнө. Тэгэнгүүт 5-10% одоо боголоос нь ашиг олох байдлаар ерөнхийдөө орлоготой ингэж тооцоолоод 2.1 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхнөө гэж тооцоолсон байгаа. За өнөөгийн үнс нь одоо 187,459 саяар тооцогдсон бол дотоод өгөөж нь 49,39% гэж гарсан. Энэ бол ерөнхийдөө цаашдаа нэлээд ашигтай байх төсөл юм аа гэж бид нар гэхдээ өөрсдөө бол өртсөн байдлаар тооцоолсон байгаа. За мэдээж аппликейшн хөгжүүлэхэд бол мэдээж одоо хиймэл оюухантай маш олон функцтэй аппликейшн байгаа шүү дээ. Хөгжүүлэхэд нэлээд их хэмжээний зардал бол гарах нь ойлгомжтой. Бид нар бол эхний ээлжинд 585 сая 558 сая 585 мянган төгрөгийн зардал гарнаа гэж тооцоолсон бол үүнээсээ MVP хувилбар буюу эхний хувилбараа өөрсдөө хөгжүүлж байгаа манайх мэдээллийн системийн 2 оюутан за хөдөө аж ахуйн сургуулийн 3 оюутан гэх мэтчлэн ерөнхийдөө энэ салбартаа нэлээд ойролцоо одоо сурдаг оюутнууд байгаа. Тэгээ бид нар өөрсдөө ингэж шийдээд өөрсдөө бас эхний ээлжний зарлыг тооцоолж үзэхэд бол эхний ээлжинд MVP хувилбар гэдгийн ерөнхийдөө гол функцүүд нь орчихсон ерөнхий хувилбар гэх юм хамгийн ихний хувилбар байгаа. Энэ хувилбарыг нь бол 17 сая төгрөгөөр бол гарах боломжтой гэж тооцоолсон. Хэрвээ энэ тэмцээний төрөлд бид нар одоо 10 сая төгрөгийн санхүүжилттэй байгаа. Энэ санхүүжилтээс гадна crowdfunding маягаар үлдсэн санхүүжилттэй босноо гэж тооцоолсон байгаа. Crowdfunding гэдэг нь ерөнхийдөө олон нийтээс санхүүжилт авах буюу одоо хандивын аргаар ч юм уу санхүүжилтийн аргаар за мөн манай санхүүжилт өгсөн хүмүүстээ одоо урамшуулах системээр бүрдүүлнэ гэж тооцсон байгаа. За Монгайдын хамт олондоо маш их баярлалаа. Маш гоё төсөл байна, маш гоё санаа байна. Тэгээд Apple бол демо хувилбараар гаргацсан байна шүү дээ. Сая зочлоо шүү дээ гинтчнээс гараад ирэхээр. Айгүй ухаалаг шийдэл олсон байна. Тэгээд асуудлаа маш зөв тодорхойлсон байна гэж санагдлаа. Айгүй гоё тодорхой ярьлаа. Тэгээд танилцуулган дээр ч гэсэн бас тодорхой байна. Миний асуухга бэлдээд ирсэн байсан ихэнх асуултанд барыг хариулт нь энэ дотор байх шиг байна. Гэхдээ яг ингээд танай аппликейшнийг хэрэглэх тэр хүний одоо юу гэмдэ одоо characteristics гэж ярьдэн шүү дээ. Ямар настай, ямар хүүсний, одоо ямар нийгмийн айл давхаргын ч юм уу мэдхгүй те ингээд тэр зүйлүүдээ ингээд гаргаж ирээд яг тэр хүмүүс рүүгээ яг зорьсон тийм маркетингийн ажил ч юм уу яг тодорхой явал надад зүгээр санагдлаа. Нөө ерөнхийд нь аваачаад орхичоор наазахын нөө аппликейшн ашиглаж чадах юм уу нүггүй юу гэдэг бас асуудал үүсэх байхаа гэж бодож байна. Вебсайт бол ер нь бол жоохон сул талдаа байдаг гэж анзаарэгддэг. Тэгэхээр нөгөө давхар зардал үүсгээд явах шаардлагагүй барыг вебсайт хөгжүүлэх зардлаа та маркетингт зарцуулаа явуул хамаагүй өөр өгөөчтэй санагдлаа. За тийм миний зүгээс бол нэг иймэрхүү саналууд байна да. Баярлалаа, баяр хүргэе. Надад нэг хоёр асуулт байна. Нэгдүг нь за энэ аппликейшн ингээд лонч хийгээд гарчлаа. Тэ? За яг тэгэнгүүт энэ маань ингээд амжилтаа явахын зэрэгцээгээр шууд дараагийн 2 дахь аппликейшн, 3 дахь аппликейшн гарч ирээд биднээсийн үүсгэсэн платформ маань өрсөл одоо өөр компанийн болохгүй гэх нөө хав хамгаалтыг нь таанаас яг юу гэж бодож байгаа. Яг нөгөө түрүүн хөрсний шинжилгээ хийжсэн хэсэг байна шүү дээ. Тэр хэсэг нь болохоор Монголдо анхдагч ингээд химэл оюухан суурилсан шинжилгээ гэдгийг утгаараа бид нэр одоо зохиогч ирэх авах гээд материалаа бүрдүүлээд өгсөн. Одоо тэгээд эх 7 хоногт гарах юм байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хамгийн ихний боломжтой хувилбараа хөгжүүлчихэд дараа нөгөө нэг одоо хамгийн ихний байдлаар шууд 40,000 төгрөг гэхгүйгээр арай жоохон хөнгөлтэй байгаа. Тэгээд хэрэглэгчтэй татаад эхлэнгүүт дараа дараагийн хувилбаруудаа апдейт хийгээд явбал тэгээд дээрээс нь бас ингээд цаашдаа патентаас авах боломжтой байгаа. Хоёрдугаархан зүгээр нэг зэм зөвлөгөө. Одоо биднээс ингээд олон хүмүүс оролцуулаад ийм community үүсгэж чинь тэднээс хоорондоо одоо бас бараа бүтээгдэхүүнээ ургалсан одоо ногоогоо зарж болж штэ тий. Тэгвэл энэ хүмүүсүүдийг reward буюу шагнах урамшуулах гэдэг зүйл дээр нэлээд анхаарал өгөх юм бол тэр хүмүүсүүд илүү их одоо engagement буюу оролцоо нэмэгдэх болов тий. Жишээлх юм бол одоо 3 ширхэг одоо ийм өртөө одтой одоо member гэх юм бол тэр хүн энэ аппликейшнийг анх гарснаас нь хойш ингээ хэрэгэлцээрээ байгаад маш олон одоо ногоонуудыг ургуулад сурцсан тий маш олон туршлагатай хүнж гэдэг юм уу тий дөнгөж орж ирж байгаа ногоонч байдаг юм уу ингээд энүүгээрээ бас хэрэгэм зэрэгэм нөгөө талаар энэ хүмүүсүүд цаашдаа одоо тэр ургуулсан бараа бүтээгдэхүүнээ зархад
бас тэрийг нь хардаг байх юм бол илүү бас зүгээр юм болов уу гэж бодлоо. За ямар ч байсан энэ мундаг одоо бүтээлийг гаргаж ирсэн залуучуудад баяр хүргэе. Бас нийгмийн айгуу томоохон асуудлыг шийдэх хэрнээ айгуу инновацлог байгаа нь бол айгуу бархууштай харагд санагдлаа. Тэгээд зөвхөн миний хувьд болохоор хамгийн гой санагдсан юм нь нэгт маркетплейстэйгээ холбогдсон. Тэгээд нөгөө хүү одоо бордоо байдаг ч юм уу шаардлагатай бүтээгдэхүүнүүдээ шууд худалдаж авах боломжийг олгож байгаа нь гой санагдлаа. Нөгөө талаас бас одоо газар тариалан эрхэлж байгаа хүмүүст хамгийн том тулгамдаг асуудал бол яг нөгөө зөвлөгөө байдаг тий. Одоо мэргэжлийн зөвлөгөө. Тэгэхээр тэр нөгөө агрономч мэргэжлийн хүмүүстэй холбогдож өгж байгаа юм бас аягүй гоё юм байна. Зөвхөн энэ дээр ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр одоо чинь яг хүнсний аяны хүрээнд одоо хааманг ч юм уу банкуд яг газар тариалан эрхэлж байгаа хүмүүс рүү одоо төлрөөд аягүй юмнууд хийж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нэгэн танах бүтээгдэхүүн борлуулах тэр платформыг нь олгож байгаа юм чинь магадгүй банкуудтайгаа холбогдоод хамтраад лизингээр ч юм уу олгодог. Тэгээс бол банкны тодорхой нөгөө газар тариалан эрхэлж байгаа хүмүүсүүд чиглэсэн бүтээгдэхүүнийг бас байршуулах, эсвэл заашруулахын байршуулах юм бол эргээд нөгөө орлого олох боломж амар ихсэх болоо гэж бодож байна. Баяр хүргэе. Баярлалаа. Одоо манай багийн гишүүд маань хөвчлийн инженерүүдээс бүрдсэн. Тэр дотроо бас цахилгаан бол электроникийн инженерүүдээс аягүй их бүрдсэн байгаа. Тийм учраас бид нар яг цахилгаан одоо тэр цахилгааныг хэмнэх одоо цахилгааны хэрэглэн дээр илүү анхаарад гүйдлийн систем гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Бид өдөр тутамдаа олон төрлийн цахилгаан хэрэгсэл ашигладаг. Зарим нь бүр шүнжэнгөөт ажиллагаатай байж лээдэг. Гэхдээ энийг хянаагүй тохиолдолд биднэрт ямар аюул тохиолддгийг бид нар сая харж байна тийм үү? Тэгвэл бид нар одоо энийг шийдэхээр өөрсдийнхөө төслийг хэрэгжүүлсэн байгаа. За энэ нь бидний гүйдлийн хяналтын систем. За манай баг нь ер нь 70% нь инженерүүдээс бүрдсэн. Үүнээс 50% нь цахилгаан болон одоо програм хангамжийн инженерүүд байгаа. Бидний гүйдлийн хяналтын систем болохоор аюулгүй, хяналттай, байгаль дэлтэй гэдэг зорилтоор явуулж байгаа. Төхөөрөмжүүд ер нь байнгын ажиллагаатай байханд төхөөрөмжүүдийн насжилт, цаашлаад аюулгүй байдал зэрэгт нь маш түргөөр нөлөөлдөг. Одоо ер нь Монгол улсад гарч байгаа төмрөөс авч үзэх юм бол 53% нь хүний буруутай үйлдэлээс 37% нь зөвхөн цахилгаантай холбоотой галт төмрийн шалтгаан байдаг. За бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа цахилгааны 85% нь хэвийн хэрэглээтэй, 15% нь болохоор шүүрлийн гудал буюу одоо залгаатай байгаа боловч ашигладаггүй тийм гүйдлээс шалтгаалдаг. Энэ гүйдлийг болохоор бид нэр одоо Улаанбаатар хотод байгаа 400 мянган айл өрхийн хэмжээнд авч үзэх юм бол 5-8 аймгийн дэд бүтцийг зохион байгуулж болохоор ийм их мөнгөний зарлагыг зүгээр л бид нэр залгаатай өргсөн цэнэглэгч, залгаатай байгаа ус буцалгаагч, микровейв ч юм уу энэ бүх юмд зарцуулагддаг. Одоо илүү их цахилгаан ашиглаж байна гэдэг маань илүү их нүүрсдүүлж байна л гэсэн үг. Цахилгаан биднэрт олгохын тулд цахилгаан станц хэрэгтэй. Цахилгаан станц илүү их ажиллахын тулд илүү их нүүрс төлнө. Илүү их нүүрс төлөх нь биднэрт хүлэмжийн хий, агаарын бохирдол, усны бохирдол зэрэг байгальд одоо үзүүлж байгаа сөрөг нөлөө нь их. Эндээс бидний гаргаж ирж байгаа шийдэл болохоор за бидний залгуур байгаа. Залгуур дээр маань бидний одоо хийх гээд байгаа мэдрэгч маань байрлана. Энэ мэдрэгч маань одоо за уцаа цэнэглэсэн байлаа гэж бодоход утас цэнэглэгчэнд залгаатай байна уу? Залгаагүй байна уу гэдгийг мэдэрнэ. Залгаатай, залгаагүй мэдрээд удирдлагын систем буюу микроконтроллер руугаа шилжүүлнэ. Энэ микроконтроллер залгаатай байх юм бол энийг залгаатай нөрөх юм байна. Салгаатай байх юм бол энийг салгах юм байна. Энэчнээс гарч байгаа ялгаа нь болохоор хэрэглэгч залгасан байвал нэг өөр гүйдэлгүй, хэрэглэгч залгаагүй байвал нэг өөр гүйдэл тэнд гүйж байгаа гэсэн үг. За мөн салгаж агаад одоо энд чи юм залгаад орхисон байх шүү гэдэг тохиог бас өгөхөр байгаа. Эхний байдлаар бидний одоо залгагдах одоо төхөөрөмж маань иймэрхүү байна гэж загвар гаргасан байгаа. Одоо Апо компани хүний нөөцийн албанд явуулсан судалгаагаар бол нэг өрөөнд нэг 12-оос 13 хүн сууж байгаа. Тэр хүн 4 хүн тутамдаа нэг залгууртай гэж үзэх юм бол 3-аас 4 өрөөнд байгалагдах. 12 төхөөрөмжийн нийт мөнгөн үнд нь болохоор 5,690,000 төгрөг гэж тооцоолсон. Бид энэ төхөөрөмжийг болохоор цаашлаад илүү яаж хөгжиж болох вэ гэж бодож байгаа нь болохоор ухаалаг хяналтын самбар байлуулж болно. Нэг офисын өрөөнд байлаа гэхэд бид тэр төхөөрөмжөө асааж унтраадаг самбартай ч юм уу эсвэл одоо тухайн хэрэглэгчдэд байгаа AI функц ч юм уу зохион бүтээж болно. Мөн одоо би энэ сард манай хүргэгч
тийм төлбөр гаргаж байгаа юм байна. Одоо microwave маань тийм төлбөр гаргаж байгаа юм байна ч юм уу. Би энэ сарда ийм ампер ашигласан учраас ийм цахилгааны төлбөр төлөх ч юм уу. Тиймэрхүү байдлаар функцүүдээ нэмж болно. Бидний өдөр бүр ашиглаж байгаа цахилгааны хэрэглээ нэг айл өрх, нэг үйлдвэр, нэг одоо хүмүүст үүсгэж байгаа бохирдлын шалтгаан байж болно. Гэхдээ бид нар зүгээр л энийг унтраахаас эхэлж, залгуураас талахаас эхэлж болно. Тиймээс та бүхэн зөв хэрэглэгч, зөв хүмүүс байгаасай гэж хүслээ. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. Бас л нийгэмд айгүй тулгамддаг тэрсэн Монголын хүрээнд те айгүйх гардаг асуудлуудыг шийдвэрлэх юм инновацлог бүтээгдэхүүн бүтээсэн та бүхэнд баярлалаа. Зүгээр би нөгөө нэг юуг нь асуух гэсэн юм л да. 3 өрөөнд 12 дэх хөрөмж гэдэг нь яг ямар нөгөө нэг үндслээр тэр тоог гаргаж ирд юм бол тэгээд өртгөх нь бол миний бодлоор жоохон өндөр юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй ийм өндөр өртөгтэй бүтээгдэхүүнийг яг Монголын дундаж өрхөөд авч чадах уу? Авъя гэсэн ч гэсэн нөгөө нэг арай нэг илүү одоо ихтгэл төрүүлэх үз бас нөгөө фактуудыг бас илүү оруулж өгвөл зүгээр юм болов уу? Одоо санхүүгийн хэмнэл талаасаа та нар илүү харуулсан байна. Тэгэхээр магадгүй аюулгүй байдал талаасаа тэгээд одоо өөр юу гэдэг чинь бусад факторуудыг бас айгүй одоо хүнд жирийн нэг хүнд ойлгомжтой байдлаар бас илүү тодорхой гаргаж өгвөл бүтээгдэхүүнээ борлуулахад их төхөн болох уу гэж бодож байна. Ялчгүй айгүй мундаг инженерүүд байгаа болохоор бас илүү нөгөө одоо маркетинг борлуулалт тал руугаа илүү жоохон төвлөрөөд тэр талаас нь бодож үзвэл зүгээр юм болов гэж. Эхний байдлаар нөгөө бидний гаргасан загвар болохоор зүгээр юм ханын залгуурнууд байгаа шүү дээ. Ханын залгууранд залгаад одоо нэг айл өрхтөр ч юм уу цэнэглэгчээ залгадаг тийм залгуур байхад тэрэн дээр одоо ашиглаж болохоор тиймэрхүү загвар бүтээсэн байгаа. Цаашлаад нөгөө нэг юм одоо ханын залгуураас залгаад уртцагч залгадаг шүү дээ. Уртцагч болгон дээр хийдэг ч юм уу тиймэрхүү байдлаар хөгжиж болно. За бэлгүүн захирлынхтай бас адилхан саналтай байна. Биднээс за нэг залгуур дээр саяны төхөөрөмжөд залгаад түүгээрээ хяналт хийх гэдэг байна тий. Тэгэхээр энэ 3 өрөөнд 5,900,000 төгрөг гэдгийг та нас бууруулах гэж оролцсон уу тий? Энэ хэтэрхий өндөр өртөгтэй болов уу гэдэг нэгдүгээрт одоо комент байна. Хоёрдугаарт нь энэ 5 сая төгрөгийг зарцуулснараа ирээдүйд болох ямар эрсдлүүдийг хааж байгаа. Мөн бас яг хэдэн төгрөгийн одоо илүү зардлыг бас авах гэдэг. Альсгүй бол залгуур болгон дэр гэхээсээ илүүтэйгээр одоо нэг ам бол гэр байлаа одоо гэрт амьдарч илаач гэдэг юм уу байшинд амьдарч байгаа бол тэрний шууд иш очигны дараах гаралтан дээр залгаад түүнийхээ урсгал зардлаар нь одоо юу гэдгийг тэр нөгөө нэг тодорхой хэмжээний тог зарцуулалт байгаа шүү дээ хэлбэлцэж байгаа. Тэгэхээр унтж байгаа үедээ ч юм уу гэр эзэнгүй байх үедээ ч гэдэг юм уу тэрийг нь шууд юм бүтэн залгуур болгоноор нь шийдвэрлэх биш цогцоор нь шийдвэрлэх боломжууд байдаг юм болов уу? Тэгж бас судалж үзсэн үү гэдэг нэг юм асуусан. Одоо яг сточкон дээр бол байж болно. Гэтэ залгуур болгон дээрээ төхөөрөмжөө залгасан байх хэрэгтэй байхгүй юу? Залгуур болгоноос тэр мэдээллийг маань аваад одоо төв систем маань одоо шийдэн дотор байлаа гэж бодоход тэнцэнээс салгах үйлдэл бол хийж болно. Тэгээд яг нэг өртөг маань жоохон өндөр байгаа. Гэтэ энэ өртөг нөгөө нэг бас одоо эрсдлийн зардал ч юм уу тиймэрхүү юмнууд маань нэлээх орсон. Тэгээд одоохондоо ингээд ер нь үнэтэй санагдаж магадгүй. Гэтэ ингээд урт хугацаанд бид нэр ингээд ийм их мөнгө хэмнэж болно. Урт хугацаанд байгальдаа ч гэсэн баг ч гэсэн ийм хөрөнгө оруулж болно гэдэг утгаараа ийм инновацлог төсөл юм болов гэж төслөө битээ. Энэ асуудал нь өөрөө бас айгүй олон талтай тий нөгөө эдийн засгийн тэгээ байгаль орчны нийгмийн ингээд асуудлууд бас байгаад байна. Тэгээ ийм асуудлын шийдэл олсонд нь би бол хувьдаа маш их баяртай байна. Ер нь бол яг энэ нөгөө бүтээгдэхүүнийхээ хувьд бол айгүй надад бол бодиттой санагдаж байна. Тэгээд өргөжүүлээд аваа явчих боломж бас маш өндөр санагдаж байна. Дутаад байгаа зүйл нь юу вэ гэхээр миний бодлоор танилцуулга маш сайн бэлдэх ёстой юм шиг санагдаж байна. Мэдээл дутуу байгаагаас болоод одоо ингээд нөгөө шүүгчнэр агиух ингэж нөгөө наривчилж асуугаад байна тий ингээд юм уу тэгдэм үү нөгөө зардалчин амар өндөр байна гэдэг те магадгүй өнөөдөр задлаад оруулаад ирсэн бол илүү нөгөө бодтой тий санагдах байсан бах тэгээ магадгүй ойлгох байсан байж магадгүй тий ингээд за 5 сая төгрөгийн зардал бол нэрэл байж болох юм байна гэж бодохоор байсан болов гэж бодож байна. Тэгээд статистик судалгааны хувьд нөгөө иш татаад яг нөгөө ийм илүү ихтгэл төрүүлэх хүч ингээд бэлдвэл бас айгүй гоё санагдлаа.
олон улстай мэдээж яг иймэрхүү бүтээгдэхүүнүүд бол байдаг л ах тий. Тэгээд тэрний судалгаа хийгээд нөгөө өөрсдийнхөө бүтээгдэхүүнтэй тийм харьцуулалт хийж үзсэн үү? Тэгсний үндсэн дээр магадгүй одоо та эдийн маань энэ бүтээж байгаа энэ бүтээгдэхүүн сайжруулалт хийх бас нэг гоё боломж гарч ирж байна гэж харж байна. Хэрвээ одоо та хэд бүтээгдэхүүнээ гой хөгжүүлээ явуучих юм бол цаашлаад нөгөө төрийн байгууллагууд дээр энийгээ хэрэгжүүлээ явуулдаг том байгууллагууд дээр хэрэглээд явах тийм ирээдүй байгаад байна гэж харж байна. Энэ дээр илүү сайн ингээд суугаад нөгөө манай хоёр шүүгчийн хэлдэг шиг нөгөө маркетинг, борлуулалт, магадгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр илүү сайн бүр сайн анхаарал өгөх юм бол маш гоё ирээдүй харагдаж байна гэж бодож байна. Баяр хүргэе. За манай багийн хувьд гэвэл экстэд сургуулиудаар ерөөдөө автомат машинд эрүүл бүтээгдэхүүнүүдийг буюу сүүсүн бүтээгдэхүүнүүдээр төрөлжсөн автомат машиныг байршуулах төсөл санаачилсан. За сайн мэцханаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Brainful Box төслөө танилцуулахад бэлэн болсон байна. За Монгол улсын хувьд гэвэл ерөөдөө залуучууд дамгаасан буюу нийт хүн амынхаа 30%-ийг 15-аас 34 насны залуучууд эзэлдэг. За үүнээсээ яг одоогоор идэвхтэйгээр бакалаврын түвшинд сурч буй оюутнууд нь 150,282. За тэгвэл 2023 онд эрүүл мэндийн яам болон нүүбийн хүүхдийн сангаас гаргасан судалгаанд манай оюутнуудын 65% нь шимт хичээлийн дутагдaltaй буюу өдөрт авах шимт хичээлээ хангалттай авч чадахгүй байна гэсэн харамсалтай одоо судалгааны үр дүн гарсан байгаа. За тэгвэл яагаад оюутан бид нар шимт хичээлийн дутагдaltaй байгаад байна вэ? За мэдээж оюутнуудын хувьд хичээлийн шахуу хуваарь болмоос бэлэн бүтээгдэхүүн болох бичээн, чихэр, шоколад, за чихэрхийн хоол болох бууз, хуушур зэргийг авч иддэг. Энэ нь мэдээж бидний гидсийг сатгах чинь. Гэхдээ бидний өдөрт авах хүчлэгийн хэмжээг нөхөж чадахгүй байна. Үүнээс үүдэн мэдээж бид эдийн бие сүлтэн одоо хичээлтэй үед хичээлдээ сайн анхаарч чадахгүй ч юм уу. За үүнээсээ болж одоо хичээлдээ муудах зэрэг сүрэлттэй бүр дамжруулал шимт хичээлийн дутагдал гэдэг нь халдварын бас бүх өвчлөлийн шалтгаан буюу хавдар, зүрх судасны өвчин, дээрэс нь чихрийн шижингийн суурь шалтгаан болдог. Тэгвэл одоо бид нар ингээл хэлдэг ш. За одоо ингээл жинзээ альфа үеийнхэн л манай усыг хөгжүүлэх гол үеийнхэндээ гэж хэлдэг мөртлөө бидний ихэнх нь одоо шимт хичээлийн дутагдaltaй буюу эрүүл бус байгаа нь бидний Монгол улсын ирээдүйд ерөөхдөө аюул нүрэлж байна гэж харж байна. Тэгвэл үүнийг хэрхэн шийдэх вэ? За үүнийг хамгийн гол нь оюутнуудаа хэлбэр аргаар сүүсүн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд нь туслая гэж байгаа. За яагаад сүүсүн бүтээгдэхүүн бэ гэвэл мэдээж одоо Монгол улс бол 60 сая гаруй малтай. За сүү цагаан эдэний орон гэж явдаг. За дээрэс нь сүү цагаан эдэн өөрөө биеийн өсөлт хөгжилтөд нэн шаардлагатай амин дэмүүд болох кальц, магний, кали, дээрэс нь А, Д, B12 зэрэг амин дэмүүдийг өөртөө агуулдаг. За дээрэс нь нэг удаагийн хэрэглээнд үн боломжийн буюу оюутан бидний санхүү тохирсон дээрэс нь бие мах бодит одоо бүх хэрэгтэй шимт хичээлүүдийг авч болох бүтээгдэхүүн юм байна гэдгийг одоо сүүсүн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэе гэж байгаа. За үүнийг тэгвэл жишээгээр дэлгэрүүлбэл Хятад улс нь 2000-ад оны эхээр үед одоо ерөнхий боловсролын сурагчдаа өдөрт 1 аяга сүү аяныг хэрэгжүүлсэн. За 2010 онд одоо үр дүнг харахад сурагчдын дундаж өндөр нь одоо 20-4 см өссөн. Дээрэс нь одоо төмөр цайрын дутагдал нь 10% буурсан байгаа. Тэгвэл их сургууль дээр ямар жишээ байна гэвэл Канадын их сургуулиуд ерөнхийдөө сургууль болон оюутны байрамдаа одоо эрүүл бүтээгдэхүүнтэй автомат машинууд байрлуулж эхлүүлснээр ерөнхийдөө өдөрт авах кальцийн хэмжээ нь 1042-оос 1245 мг буюу 200 мг-аар нэмэгдсэн. Мөн одоо эрүүл хооллох хэв маяг нэмэгдэж хичээлдээ төвлөрөх мөн сэтгэл зүй дээрээс нь төвлөрөл сайжирч мөн эрүүл хооллолтын одоо талаарх мэдлэг нэмэгдсэн гэсэн сайн үр дүнтэй байсан байгаа. Тэгвэл энэхүү сүү цагаан эдийг хэрэглэх нь Монгол оюутнуудын хувьд хэрхэн яг бодит хүлээлт байгаа юм бэ гэдгийг бид бүхэн судалгаа авч хэрэгжүүлэхдээ ерөнхийдөө 78 оюутнуудаас судалгаа авсан. За үүний болохоор 10 оюутны 9 нь ерөнхийдөө сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгээд хэрвээ сургууль дээр чинь сүүсүн бүтээгдэхүүн зарагдвал худалдаж авах уу гэсэн 10 оюутны 8 нь. Тэгээд хамгийн сүүсүн бүтээгдэхүүнүүдийн ямар бүтээгдэхүүнүүдийг хамгийн хэрэглэдэг гэсэн таргийг хамгийн их нь за тэгээд сүү, ааруул, арц, сүү амттан байсан байгаа. За үүнээс үүдэн манай төсөл нь гэвэл за сургуулиудад ихтэй сургуулиудад сүүсүн бүтээгдэхүүнүүдээр төрөлжсөн автомат машинуудыг байрлуулъя. Гэтэ хамгийн гол нь энийг оюутан залуустаа хүргээд оюутан залууст зориулсан хэмжээ савлгаатаагаар шинжилъя гэж байгаа. Яагаад гэвэл одоо ааруул авчаад итгэхэд тэнгүүд за багтаа 500 г-ийн савлгаатай тэгэл 901 кг оюутан за энэний үнэ нь болохоор 20,000-аас 40,000 хооронд хэлбэлцдэг. Тэгвэл оюутнуудын хувьд ерөнхийдөө нэг өдөр тэр хэмжээний ааруул аваа за барахгүй байлаа гэхэд дараагийн өдөр эдийч гэх хэмжээний ерөнхийдөө нөхцөл байдал дээрс нь санхүүгийн талаас боломжгүй байгаад идэг. Тийм учраас савлгаагийн жижигсгэд 100 г-ийн ааруул нь ерөнхийдөө өдөрт авах шимт хичээлээ авч чинь дээрээс нь бид эдийн санхүүд ерөнхийдөө хамгийн боломжийн хувилбар юм байна гэж одоо
төлөвлөсөн. За дээрэс нь автомат машины эхний ээлжинд Magic Store-тай хамтраад автомат машинуудын түрээслэх замаар ерөөхдөө төслөө цаашаага хэрэгжүүлэе гэж шийдсэн байгаа. За тэгэд энэхүү төслийнхаа хүрээнд болохоор оюутан залуусын шимт хичээлийн хэрэгцээг хялбар бөгөөд хүртээмжтэй байдлаар хангая. Тэгэд эрүүл зөв хооллолтын соёлыг дэлгэрүүлэх гэсэн зорилготой. Тэгэд эрүүл чанартай хүртээмжтэй гэсэн урайнд ор төслөө санаачилсан байгаа. Тэгээд байршчууд гэвэл МУС, ШТИС, МОБИС, СИЗИС, АШУС зэрэг Монголын топ 5 их сургуульд байршуулна эхний ээлжинд. Бидний алсын араа гэвэл ерөнхийдөө оюутан сурагчдын биеийн эрүүл мэнд хөгжилд хувь нэмэр оруулах, дээрэс нь ихтэй сургуулиудад сүүсүүн бүтээгдэхүүн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн одоо цаашдаа өөрийн гэсэн Brainful Box гэсэн автомат машинтай болох гэсэн алсын араа тавьсан байгаа. Тэгээд эрүүл эрч хүчтэй оюутан залуус илүү их болохын төлөө анхаарал хандуулсан явдал баярлалаа. За баяр хүргэе. Ямар ч хэлсэн бид бүгдийн яг өнөөдөр тулгамдж байгаа асуудлуудыг маш нөхцөлтойгоор сайхан ухаж гаргаж ирж танилцууллаа. За миний зүгээс нэг юм асуулт байна. Нэгдүгээр та хэд маань за Magic Box-ыг түрээслээд дотор нь Апугийн одоо бүтээгдэхүүнийг жижиг одоо сав баглаа буудалтай болгоод за зах зээлийнхаа эрэлтэд тааруулсан үн тавиад тий ингээд яг нэг юм бизнес кейсээ яг сайн бодож тодорхойлж гаргаж ирсэн үү тий энэ маань өөрөө үржээд явдаг бизнес үү альсгүй бол тэнцэнээс тодорхой хэмжээний ашиг болоод дараагийнхын санхүүжүүлээд явдаг уу гэдэг. За нэгдүгээрх нь энэ санхүү бизнес кейс талдаа асуулт байна. Хоёр дахь нь та хэд улсын сургуулиудын болон их сургуулиудын захиргаануудтай хамтарч ажиллах одоо саналаа танилцуулж үзсэн үү те? Сургуулийн зүгээс эрүүл оюутнуудтай байхын тулд сургуулиуд өөрсдөө хэр санаа зовж байна. Тэрэн дээр та мэдээж энэ төсөлд одоо бас дэмжлэг туслалцаач гэдэг юм уу те ийм бол үзүүлнэ гэдэг ийм юм харагдж ирсэн үү гэдэг ийм хоёр асуулт. За эхний ээлжинд гэвэл одоо бид бүхэн бүтээгдэхүүн таталтаа ерөөдөө өдрийн таталтаа борлуулагдсан бүтээгдэхүүнээ дээр ерөөдөө дараагийнхаа бүтээгдэхүүнийг татаа авах байдлаар гэж тооцоосон. Саяных нь хэдэн юугаар сургуулаар байлаа? Хэдэн бэ юм? 5 сургууль те. Тэгээ хоёр дахь нь гэвэл ерөөдөө сургуультай бол уусаж үзээгүй. Гэхдээ сургуулиудын дотор ерөөдөө Magic Store-ийн боксууд бол ерөөдөө үүдүүдэнд зөндөө тавигдсан байгаа. Гэхдээ тэнд ерөөсөө эрүүл бүтээгдэхүүн байдгүй. Ерөөдөө дандаа газтай ундаа баг бэлэн гомон байж идэг. Тэнгүүд бүр баг ус байхын заримдаа ховор. Тийм болохоор ерөөдөө энд яг эрүүл бүтээгдэхүүн байвал бид эдийн цагийг хэмнээд дээрэс нь бид хэд өөрсдийнхөө ч гэсэн эрүүл мэндэд хэрэгтэй байна гэдэг үгнээс. Гэхдээ яг сургуулийн захиргаатай бол уулзч үзээгүй. Би өөрөө л айгу хараад баярлалаа. Ягаад гэвэл хүүхний хувьд бол би бас яг ийм вендинг машинуудаар очихоор дандаа чихэр жимс хийжүүлсэн ундаа тиймэрхүү кофе мофе дан чихэрлэг ихтэй тийм эрүүл бүс сонголоод байгаад учраас тэгэл харж байгаа л нэг тийм одоо чихэрлэг юм аваад идчихдэг те. Тэгэхээр яг жимс ч юмос бол ийм цагаан өдөө одоо яагаад байж болдгоо юм бол гэж бодож байсныг яг та бүхэн маань хийсэн байгаа учраас би хүүхний хувьд бол айгу баярлж байна. Нөгөө талаасаа мэдээж манайх бол яг апо дээрээ сүүсүү бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг одоо бизнестэй учраас бас манайд бас боломж нэгдэж байгаа мэнэ гэдэг утгаараа бол айгу баярлж байна та бүхэнд. За баяр хүргэе. Асуудлаа маш зөв тодорхойлж тэгээ маш оновчтой шийдэл гаргаж ирсэн байна гэж харж байна. Мэдээж нөгөө зөвхөн нөгөө хоол хүнсний хувьд бол бид нэр калори зөвхөн ярьдгүү нөгөө амин дэм тижэл талаас нь бас анхаарах ёстой гэдэг сэдв нь хөндөгдөж гарч ирж байгаад нь бас маш их баярлж байна. Нөгөө оюутнууд сурагч нар чинь тэгэл айл бол сахартай хурдан идчих ойрхон авчих юм аа идээ яваад байдаг. Тэг эргээд бид нэр нас биеинд хүрээч юм уу те жоохон нас яваад эхлэхээр эрүүл мэнд яадаг гэлээ те. Тэр маш их баярлалаа. Миний хувьд бол анх ойлгохдоо л нөгөө апо дээрийн л бүтээгдэхүүнтэй нэг вендинг машин байх юм байх гэж ойлгосон чинь ерөнхийдөө эхний дээдлийн 3 игнийг бол түрээслэн гэж шүү дээ тий. Тэгээд ирэхээр яг нөгөө бусад нөгөө нэг одоо нэг газтай чихэртэй бүх юмтаа өрсөлдөөд эхэлж ийн л гэж би хараад байна л да. Тэгээд тэр хоёр юмыг хүн харж ийснаа бараг бид нар эрүүл идэх ёстой гэж мэдээд байгаа юм мөртлөө нөгөө чихэртэй юм руугаа ингээд одоо авах гэдэг тийм талтай. Тэр энэ дээр та ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу? Энэ дээр маркетинг яаж хийнэ гэж бодож байна те. Нэмээд нөгөө сүм бүтээгдэхүүнүүд чинь мэдээж хугацаатай байдаг. Зарим сүм бүтээгдэхүүн арай жоох урт хугацаатай, зарим нь бол нэг 2-7 хоногийн хугацаатай ч юм уу нэг тийм богинохон байдаг. Тэгээ эннийхээ
одоо чинь хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдээ яаж ялгаж авах уу? Нөгөө нэг эрүүл идэж байгаа хүн чинь хугацаа дууссан сүйд хараг хэрэглэжүүл яах уу гэдэг бас талаас нь бодолцох хэрэгтэй юм байна гэж харж байна. Тэгээд энийг нь яг хэн хариуцаж хэн шалгаж явах юм ч гэх юм уу те. Сая ярьж ийн нөгөө савлгаагаа жоохон өөрчлөлт ингээ гаргаж болно гэж хэлжсэн. Тэгээ нөгөө үйлдвэрлэл талаасаа савлгаагаа өөрчилж гинэ гэдэг нь бас л дахиад нэг зардлын асуудал яригдчихэж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр энэ зардлаа та хэд маа нөгөө санхүүгийн тооцоол дээр сайн оруулж бодоорой. Тэгээд сая бас манай захирлууд хэлжсэн нөгөө орлогын яг тэгээ бизнес модель чинь яг юу байгаа вэ? Зүгээр нэг сайн сайхны төлөө хийж байгаа асуудал уу? Эсвэл энүүгээрээ ашиг олоод цаашлаад бүр өргөжөөд ингээд явах юм төсөл гэж харж байгаа юу гэдгээ бас сайн тодорхойлох хэрэгтэй байна гэж харж байна. За нэмээд одоо хэрвээ апотекийн тусдаа юм вендинг машин хийлээ гэж бодоход бусад вендинг машинаас яг юугаараа ялгарх юм бэ гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. Тэгээ энэ дээр миний бодлоор бол нэг app байдаг ч юм уу тий. Тэгээ тэр app дээр нэг урамшууллын системтэй ч юм уу, нэг гишүүнчлийн карт марттай ч юм уу, нэг арай жоохон нэг өөр хүмүүсийн сонирхлыг татахаар ийм зүйл бас шигтгээд өгчвөл бас айгүй гоё төсөл болохоор байна гэж харж байна. Тэгээд яг хуу санхүүжилт нь жоохон хязгаарлагдмал тал бол байгаа гэж байж болно. Гэхдээ та хэд маань ийм гоё инновацлог бүтээгдэхүүн ингээд санаачлаад гаргаж байгаа юм чинь энийхээ төлөө үнэнч зүтгээд зарим шаардлагатай эрсдлийг бас даагаад ингээд бас энийгээ цаашдаа өргөжүүлээ гоё аваа яваасаа маш хэрэгтэй төсөл байна гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Оролцогчид маань хариугаа тэсэн ядан хүлээж байгаа бол л да. Шилдэг инновацлог төслийг бэлтгэх аялал тэдний хувьд амаргүй байсан гарцаагүй. Гэвч тэдний мэрэгжлийн болон хувийн ур чадвараа дээшлүүлэх хүсэл олон инновацлог төслийн санаа тэднийг энд авчирчээ. Тэгвэл өнөөдөр аль багийн төсөл шилдгээр шалгах бол за ингээд Apovzet компаниас хэрэгжүүлж байгаа Innov Talent тэтгэлэгт хөтөлбөрт маань 100 гаруй чадварлаг оюутнуудаас шалгарч тунж үлдээд өнөөдрийн хүү шийдвэрлэгчдэндээ амжилттай илтгэлээ танилцуулаад төслөө танилцуулсан та бүхэндээ дахин баяр хүргэе. За ингээд сэтгэл доглон мөч ирсэн байна. Шүүгчид аль хэдийн дүнгээ гаргаж дуусна. За ингээд шүүгчдийн өнөөдрийнхөө тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчийг тодруулахаас өмнө бас эрхэм шүүгчтэй тайснаа урья. Фондиа компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Цэлмэг, Шунхлын холдинг компани хүний нөөц эрхэлсэн захирал Бэлгүн, Apovzet компани маркетингийн захирал Отхон Бэлэг нарыг тайснаа урьж байна. Apovzet компани бахархалт Монгол тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжсэн инновацлог төслийг шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчаар Монгайд баг шалгарсан байна. Баяр хүргэе. За ингээд Монгайд багийнхандаа баяр хүргэе. 3 дугаар шатнд шалгарсан бас бусад 2 багтаа бүгдэнд нь баяр хүргэе. Та бүхнийг тайснаа урьж байна. Энэхүү Монгайд багт Apovzet компани зүгээс бэлтгэсэн 10 сая төгрөгийн санхүүжилтийн эрхийн бичгийг хардуулан өгч байна. Apovzet компани Innov Talent инновацлог ур чадварын тэтгэлэгт хөтөлбөрийн ялагч Монгайд баг. За энэхүү хөтөлбөрт оролцоод маш олон шинэлэг, байгаль орчиндөө ээлтэй, за мөн эдийн засагт одоо хэмнэлттэй ийм сайхан одоо төсөл хөтөлбөрүүдийг бол танилцууллаа. Энэ 3 project маань гуруулаа бидэнтэй амьдралд маш ойрхон асуудлуудаа маш сайн гаргаж ирсэн. За мөн түүн дээрээ үндэслээд шийдлүүдээ маш сайн олсон хөтөлбөрүүд байлаа. Биднээс хувьд миний хувьд бол энэ дундаас одоо бас нэгийг нь сонгон шалгаруулна гэдэг дээр бол айгүй хэцүү байлаа. Болдог бол гурвангийн л цааш нь аваад хөгжүүлээд хэрэгжүүлээд явчих юм бол илүү одоо
одоо сайхан үр дүнд бол хүрэх юм болов уу гэж бол харж байлаа. Тэгээд яалтчгүй одоо 1-р ойрт бол өнөөдрийн энэхүү Mon Guide төсөл маань бол шалгарлаа. Бусад 2 групп маань битгий шантраараа энэ бол яг өнөөдөр та бүхэн байгаа асуудлуудыг гаргаад ирсэн, энийг шийдлийг нь олцсон байгаа. Энийг өшөө илүү сайжруулад өшөө цааш нь төлбөрт аваа яваарай. Энэ бол ингээд төгсөөгүй. Энэ бол үргэлжлэх ихний бас шат шүү гэдгийг нь та бүхэнд хэлмээр байна. За юун төрөнд тэмцээнд амжилтаа орсон нийт багуудад бас баяр хүргэмээр байна. Яг хөө нэг нь шалгарч байгаа ч гэсэн та бүхэн юм мундаг бүтээгдэхүүнийг бий болгоо. Тэгээд ингэ танигдж байгаа нь бол та бүхэн бүгд ялагч шүү, та бүхэн бүгд амжилт гаргасан шүү гэж хэлмээр байна. Нөгөө талаас яг 2 дугаар курсын юм залуу оюутнууд нийгмийн одоо хамгийн тулгымцсан асуудлыг ингэж оновчтой олж хараад тэгэд ийм гоё шийдлүүдийг боловсруулж чадсан өөрөө айгүй бахархууштай байна. Тэгэхээр энэ улсын ирээдүй яалчгүй үнэхээр одоо гэрэлтэй байгаа нь аргагүй юм байна. Нөгөө талаас миний хувьд гэсэн яг хөгсөн оноо бол айгүй ойрхон байсан. Тэгэхээр сонголт бол маш хэцүү байлаа. Тэгэхээр Mon Guide-д бол үнэхээр бүх талаасаа бодолцож айгүй нарийн одоо судалгаа тооцоо гаргаж ингэж танилцуулсан. Тэрийгээ ингэж өнөөдөр амжилттай пэйжсэнд нь бас баяр хүргэе. Бас тэгээд оноо бол одоо ялалт бол тэрний л бас илүү үр дүн. Түүнээс аль нэг санаа нь нөгөөдхөөсөө илүү байсандаа болвол биш бүгд маш үнцэнтэй нийгэм хэрэгтэй. Бас тэгээд ирээдүйтэй санаанууд байна гэж бодож байна. Тэгэхээр яг сая утгаа цэглэн хэлсэн шиг бүгдээрээ амар зоригтой. Яа энэ зээлөө бол зээлөө тий. Зоригтой энэ санаагаа орхихгүй цааш нь аваад яваарай гэж бодож байна. Тэгээ та бүхэн бол яг ирээдүйн мундаг стартап ирээдүйн эзэдүүд юм байна гэж харж байна. Тэгэхээр амжилт хүсье. Бас баяр хүргэе. За энэхүү хөтөлбөрт оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Би бол хувьдаа бүр маш их сэтгэл хангалуун байна, маш их сэтгэл хөдлөлөө. Ийм гоё санаачлаг гаргаад тэгээ нийгмийн асуудлыг маш гоё зөвөр тодорхойлоо, маш зөв шийдлүүдийг олоод, зориг гаргаад, хөтөлбөрт оролцоо, танилцуулаад ийм хол ингээ яваад ирсэнд нь бол би маш их бахархаж байна. Тэгээ өнөөдөр нэг л баг ялсан асуудал бол бас биш гэж бодож байна. Бүгдээрээ ялсан, бүгдээрээ мундаг байсан. Тэгээ битгий шантраарай. Энэ санаачлагаа, энэ гоё шийдлүүдэд өргөжлүүлээд аваа яваарай. Ялсан багтаа маш их баяр хүргэе. Ялчгүй мундаг бэлдсэн байна, мундаг шийдлээ олсон байна. Тэгээ цаашаа бүр хичээгээд яваарай. Тэгээд та бүхэндээ дахин баярлалаа. Апо компанид маш их баярлалаа. Залуучуудын энэ санал санаачлагуудыг, инновацийг ингэж бодлогоор ингэж дэмжиж явж байгаад нь бол маш их баяртай байна. Тэгээд маш их олон үндэсний хэмжээний байгууллагууд бас ийм соёлыг ингэж бүтээгээсэй гэж хүсэж байна. Тэгээд амжилт хүсье, зоригтой агаарай. За, сэтгэл үнэхээр өндөр байна. Нийт 10 багийн 100 гаруй одоо оюутнууд маань оролцсон байгаа. Тэгээд эндээс одоо 3 баг шалгараад дараагийн 3 дугаар үедээ орсон. Тэндээс манайх 1-р байранд шалгарсан. Тэгээд багийнхандаа маш их баярлалаа. Апо компанид бас маш их баярлалаа. За ялагч болсондоо маш их баяртай байна. Тэгээд анх ингээ би бингээ танихгүй оюутнуудыг баг болоод одоо нэг санаа гаргаад тэрэн дээр ажиллана гэдэг бол бас их одоо бидний ур чадрыг нэлээд сорьсон. За тэгээд хоорондоо танилцаад найз нөхөд болоод тэгээд зүгээр нэг байсан санаагаа ингээ bijүүлээд бодит толгоод эхний бүр демо хувилбараа гаргаад ирсэн. Тэгээд өрсөлдөөн бол одоо маш их байсан. Багуудын санаагаас их гоё санаанууд байсан. За тэгээд бусдаасаас их юм суралцлаа. За тэгээд төслийн маань ингээд шалгаруулаад цааш ингээд дэмжиж байгаа Апо компанид маш их баярлалаа. Монголын хамгийн анхны хамгийн том хүнсний үйлдвэрлэгч Апо Offset компани санаачлан хэрэгжүүлсэн залуу үеийг дэмжих зорилготой Innov Talent тэтгэлэгт хөтөлбөр ийхүү амжилттай болж өндөрлөө. Монголын ирээдүйн болсон олон залууст итгэл, урам зориг өгч хамгийн чухал нь боломж хаач бий гэдгийг харуулсан гэж найдаж байна. Ингээд дэлхийд өрсөлдөхүйц инновацлог залуусыг дэмжих дараагийн төслөөр эргэн уулзлаа. Баяртай.